Сайн мэцгаана уу бүсгүйчүүдээ. Та бүхэндээ би өнөөдөр Asseca Cosmetics-ийг хэрхэн яаж хэрэглэх тухай зааварчилгааг танилцуулъя. Миний одоогийн танилцуулах байгаа бүтээгдэхүүн бол All-in-One Gel. Яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр дотроо Toss Tonic Essence 3-ыг бүгднийг багтаасан. Өглөө босоод ч юм уу яг яарж байгаа үед яг нэг юм төрхийг ингээ гарахад маш амар байдаг, цаг ч бас аягүй хэмндэг. Тэгээд нүрээ маш сайтар цэвэрлсэний дараагаар хэрэглэнэ. Энэ тосыг гаран дээрээ 2 удаад ингэж түрхээд үүнийгээ нүрэндээ маш сайн жиг тарааж өгнө. Үлдсэнийг харин нүрэндээ ингэж түрхчихнэ. Ингээл болоо. Энэ бол маш амархан. Одоо та бүхэндээ би нарны тосыг хэрхэн яаж хэрэглэх тухай зөвлөгөө хүргэе. Миний хувьд ч юм уу бүсгүйчүүдийн хувьд яг ийм нэг бодол байдаг л та. Би анх тэгэж боддог байсан өөрөө. Нарны тосыг зөвхөн зуны улиралд ч юм уу аялал зугаалгаар явах үедээ түрхэхдэм байна гэсэн ойлголттой байсан. Тэгээд би яг энэ бүтээгдэхүүнийг худалдаж авах үедээ яг энэ хамгийн зөв ойлголтыг өөрөө мэдчих авсан. Юу вэ гэхээр хөвгшрэлтийн эсрэг ч юм уу те заавал тийм хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй. Та яг 25 наснаас эхлээд арьс арчилгаанд анхаарч эхэлж байгаа бол нарны тосыг бас хамгийн сайн хэрэглэж байхын зөв гэж бодож байна. Яагаад гэхээр нарны тосыг өдөр болгонд түрхснээр та нүрээ маш сайн хамгаалж чаддаг. Зөвхөн нарнаас гэхгүй хүүтний улирал, одоо салхи шороо, гадаа ямар байгаа бүх тэр таны арьсанд муугар нөлөөлж болох зүйлүүдээс таны арьсыг маш сайн хамгаалж өгдөг өөрөө давуу талтай. Тэгээд би бол одоо энэ тоснос салхаа байсан. Миний хувьд бол надад маш их таалагддаг. Нарны тосыг түрхэхдээ та All-in-One Gel-ээ түрхснийхаа дараа нүрэндээ жигтгэн түрхэж өгнө. Үүнийхээ дараа мейкап хийсэн ч болно. Мейкап хийдгүү бол шууд тосоо түрхээл гадагшаа гарахад хангалттай таны арьсыг хамгаалж өгнө. За миний одоо танилцуулах байгаа бүтээгдэхүүн бол Moist Hot Cleansing. Энэ Hot Cleansing гэсний учир нь гэх юм бол та нүүрэн дээрээ түрхээд цэвэрлэгээ хийж эхлэхэд танд халуун мэдрэмжийг төрүүлдэг. Сүүлийн үед Японд маш их дэлгэрээд байгаа бүтээгдэхүүн Монголд орж ирсэн аягүй баяртай байгаа. Hot Cleansing гэсний учир гэх юм бол зүгээр ийм шахмал гелийг нүүрэн дээрээ гаргаад ингээд түрхэхэд халуунаар төөнөөд таны арьсыг маш сайн ингэж гүний цэвэрлэгээ хийж өгдөг. Өмнө нь би өөрөө нүрээ цэвэрлэхдээ нүдний хэсэг, уруулныг, будагны хэсгээ тусад нь арилгаад дахиад арьсныхаа хэсгийг тусад нь өөрийн бүтээгдэхүүнээр арилгадаг байсан бол одоо зөвхөн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд л хангалттайгаар миний арьс маш сайн цэвэрлэгдсэн юм шиг санагддаг болсон. Тэгээд одоо та бүхэндээ яаж хэрэглэх зааврыг танилцуулъя. Та гар дээрээ шахаад өөрийнхөө хэрэглэх хэмжээгээр шахаад энэ бүтээгдэхүүнээ ингээд гой цэвэрлээд массажлаад гой цэвэрлээд өгнө. Миний хувьд зураг авалт энтерт айгүйх ордог болохоор нүдний будаг энтер айгүй арилахгүй эсвэл сүлд нь үлдэж мүлдээд айгүй хэцүү байдаг байсан болвол одоо зөвхөн энэ Hot Cleansing-ээр ингээд сайтар массажлж цэвэрлсэний дараагаар та нүрээ халуун бүлээн усаар гээд угаачна. Hot Cleansing-ээр нүрээ цэвэрлснийхаа дараа хөөс мас цэвэрлэгээ хийж өгнө. За энэ бас сүүлээд Японд маш их дэлгэрээд байгаа. Монголд бас бүсгүйчүүд маань хэрэглэдэг болсон. Одоо энийгээ ингэж усандаа дүрж норгоод дээрээс нь хөөсөө шахаж өгнө. Хөөсөө нэг иймэрхүү хэмжээтэй шахахад хангалттай. Тэгээд энэ миний үрээд байгаа энэ хөөсрүүлэгч маань хөөсийг маш сайн ингэж хөөсрүүлж өгдөг. Тэгээд бүсгүйчүүд маань сүүлийн үед хөөс гингүүд шууд л нүүрэн дээрээ түрхээл угаагаад ддэг. Тэгээд миний хувьд энэ бол маш буруу. Ягаад тэгэхээр хөөс гэдэг бол яг дан зүгээр нүрээ ингэж угаах биш. Дээрээс нь ингэж хөөсөө ялгаруулж аваад энүүгээрээ массаж хийж нүрээ цэвэрлж өгөх хэрэгтэй. За ингээд итгэвтэйгээр хөөсөө гаргаж чинь. Тэгээд энэ хөөс маань ийм их болцсон байна. Хөөсөө маш сайн зөв хөөсрүүлэх юм бол ийм болно. Ингээд унахгүй. Тэгэхээр бүсгүйчүүд маань яг ингэдгэлтэй хөөсөө авангуудаа шууд нүүрэндээ түрхчээд хуруугаа шууд арьсан дээр ингээ үрээддэг. Энэ маш буруу. Тэрнийхээ оронд хөөс түрхээд гараа нүүрнээсээ юм хүндийгээр яг хөөсөөрөө ингэж массажлж ингэж цэвэрлж өгөх хэрэгтэй. Тэгээд дуусныхаа дараа
усаар зайлж өгнө. Ингээд хөөсөө халуун булаа усаар маш сайн цэвэрлж өгсөний дараагаар маска тавина. Энэ маск маань дотроо 30 ширхтээ маск байгаа. Гэхдээ бүсгүйчүүд маань өнжөөд нэг тавьдаг учраас ер нь бол хэрэглээгээрээ яаж ч хэрэгжилж болно. За. Маска тавья. Энэ маск маань бусад масктай харьцуулахад материалын хувьд маш хатуу, маш чанга учраас тавихад айгүй тохиромжтой байгаас гадна ямар ч нүрийн хэлбэртэй хүмүүст тохиромжтой. Маска 10-аас 15 минут нүүрэн дээрээ ингээд жигтгэн тавьж өгсөний дараагаар та all in one gel буюу энэ бүтээгдэхүүнийг түргэнэ. Хугацаа маань болж байна. Маска аваад нүүр ямар гоё болсныг харж байгаах. Тэгээд бас шууд таяхгүй. Тэгвэл маск маань бас бүтээгдэхүүн байгаа учраас шахаад энэ үлдсэн бүтээгдэхүүнээ гар болон үзүү мөчнийхаа хэсэгт ингээд жигтгэн түрхээд бас ашиглаж болдог байгаа шүү. Би бол өөрөө байнга ингэж хэрэгэлдэг. Заавал гарвал ер нь маск тавих гэдэг болсон байгаа зүйлээд. За ингээд хамгийн сүүлд нь маска тавьсныхаа дараа энэ all in one gel-ээ түрхээд ингээд таны нэг өдрийн нүур цэвэрлэгээ болон арчилгаа маань дуусж байгаа. Өнөөдөр миний та бүхэндээ танилцуулсан энэ зааварчилгаа болон бүтээгдэхүүнүүд маань та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн бүтээгдэхүүнээрээ эргэн уулзцгаая. Баяртай.